Мөнх соёл гишүүнтэй санал нэг байна. Үнэн. Одоо ямар би цоошин одоо мэдэхгүй гэж хариултаа нь биш. Одоо бүгдээрээ л таны хүүхдүүх намтрыг мэдж байгаа учраас одоо асуултуудаа бас асуугаад үг хэлээд дамжуулаад хэлсэн зүйтэй байхаа. Учир цаадаа одоо ийм юм дээр анхаармаар байгаа байхгүй. Би өчигдөр одоо нэг байнгын хорон дээр ч гэсэн бас хэлсэн. Хэмнэлтийн тухай хууль хүчингү болгочмоор байгаа юм. Яагаад гэвэл алаг цавг үйлчлээд байгаа байхгүй. Тэгээ төсвөөрөө төсвийн бодлогоороо үнийгээ одоо яг бодлого аваад явахгүй бол хэмнэлтийн тухай хууль чинь нэгдүгээрт төсвийн үр ашгийг бол маш их бууруулж байгаа. Хөдөө орон нутагт агентлагууд одоо хөдөө орон нутгийн төрийн байгууллагуудад маш их хүндрэлийг учруулж байгаа. Тэгээ үйлчлэх хүндээ үйлчлээд үйлчлэхгүй хүндээ үйлчлдэггүй юм алаг цавг хууль болчиход байгаа. Одоо өөрийнхөө цаг үедээ хэрэгцээтэй байх үедээ хэрэгцээгээ хангаад одоо явчихсан. Тэгээд үүнийгээ одоо анхаарах хэрэгтэй. Хоёр дахь нь болохоор яг 1 жилийн хөгжлийн төлөвлөгөө гэж гаргадаг нь өөрөө улсын төсөвтөөгөө ердөөсөө уялддаггүй. Тэгэхээр дунд хугацааны буюу богино хугацааны энэ бодлогуудаа засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэж 4 жилээр харах юм бол тухайн 1 жилийнх нь уг нь бол улсын төсөвл баймаар байгаа байхгүй. Тэгэхгүй бол ингээ хөгжлийн бодлого гэж нэг одоо гишүүд өөрсдийнхөө мөрөөдлийн жагсаалтаа оруулаад дараад нь төсөв гэж бас дахиад дунд нь бодлуулаад ингээ хоорондоо ямар ч уялдаагүй. Эргээд эцэстээ өчигдөр юу гэж яригдсан бэ гэхлээр улсын их хурлын гишүүд л ингэж баталдаг штеп. Улсын их хурлын л буруу штеп гэд эргээл одоо улсын их хурл руу орж ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол одоо засгийн газраас өөрөөс нь орж ирж байгаа асуудлууд дээр улсын их хурл дараад нь ингээл бурууг нь өөрөөл явдаг нь ер нь буруу. Энийг нэг анхаарч өгөөрэй гэж хүсмээр байна. Хоёр дахь нь болохоор хүүхдийн хөгжил хамгаалалт онцгой анхаарна гэж өчигдөр хэлсэн. Тэгээ яг энэ асуудалтай холбоотой би бас нэг юм асуудлыг дэвшүүлэх гэсэн юм аа. Гишүүдийг буруутгаад нэг одоо зүйл сая сүулт харагдсан. Тэгээд тэрэн дээр би үнэхээр одоо бас гайхшрал төрөөд энэ төсвийн хэмнэлтийг явуулахдаа эрүүл мэнд боловсрал хүүхд хамгааллын салбарыг одоо үлдээнэ гэж ярьсан шүү дээ. Тэгээ хүүхд хамгааллын зардлаас хасцсан байх юм. Тэгээ тэрнийг хасцсныгаа эргүүлээд тэр нөгөө хүүхдийн агентлагийн дарга нь баяр сайхан 32 улсын их хурлын эмэгтэй гишүүнтэй болчиход хүүхд хамгааллын зардлаа асуулсан гэд эргээд улсын их хурлыг буруутгах гэж байгаа байхгүй. Гэхдээ тэр хүн улсын их хурлын гишүүн байхад эсрэгээрээ сайдар бие ажиллаж яхад биднийг ажиллаа хийсэнгүү гэдэг байсан. Тэр хүн улсын их хурлын гишүүн байсан. Тэгээ одоо эргээд нөгөө агентлагаа өөрөө ахалж байгаа хүн одоо дахиад түүний буруу биш улсын их хурлын гишүүдийн буруу болчихж байгаа байхгүй. Юу гэсэн үг юм бэ? Тэгээ хин хизээ хаана ажиллаа хийх юм бэ? Бид нар ямар хассан юм уу? Энэ жилийн ч гэсэн улаан ногоон лазар юу болсныг харсан биз дээ. Хүүхдийн хөгжлийн одоо хүүхдийн төлөө сан хүүхдийн төлөө сангийн одоо үлдэгдлийг надаас байнга асуудаг. Хідэн төгрөг одоо байгаа юм. Яагаад зарцуулахгүй байгаа юм? Инх хамгааллын сайдаас би бас асууж ирсэн шүү дээ тухайн үедээ. 22 тэрбум төгрөг байна аа. Энэ жил хэдийг зарцуулах вэ гэсэн. 8 тэрбум төгрөгөө гэсэн. Зарцуулаагүй. Одоо хүртэл тэндээ байгаа. Хүүхдүүдэд ердөөсөө сурталчилгаа хийхгүй байна. Олон улсын тэмцээн уралдаан наадамд оролцоод ирсэн хүүхдүүдийг одоо шагнаж чадж байгаа юу? Хүүхдүүдэд мэдээлэл хүргэсэн юм уу? Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спортын уралдаан тэмцээнд нь бэлтгэхэд нь хүртэл зардал гаргадаг штеп. Тоног төхөөрөмжийг авч өгч болно. Уралдаан тэмцээнд нь оролцуулж болно. Юу ч хийхгүй байгаа штеп. Зам тээврийн сайд уурлах нь аргагүй байхгүй юу? Азийн дугаар борлуулсны төлбөрийг өгж байгаа. Тэгэд яг юу хийсэн юм? Одоо яг хэдэн төгрөг байна уу? Яагаад зарцуулахгүй байна уу? Яагаад сар бүр нийтэд мэдээлэх үүргээ хүлээхгүй байна вэ? Ийм асуултыг л одоо асууя да. За. Учрал ерөнхий сайд хариулна. Энэ хэлцүүлэгч энэ хуулийн хугацаатай. За нөхдөө энэ хуулийн хугацаатай. Хуулийн хугацаатай. 4-р сарын 1-ээс өмнө гүйцэтгэлээ их хурл тайлагнах ёстой. Төрийн ажил бол тасралтгүй явагдана. Одоо тэгээд нэг сандал суудлал улс төрч юу юм сэдвүүл байна тэгээд гаргаж энд улс төрчүүд байх юм байхгүй. Энэ тийм шин сэдвч биш. Би өмнө нь эдийн засгийн хөгжлийн сайд байсан. Энэ жилийн төлөвлөгөө 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр би бүгдийг өөрөө ахалж бичсэн. Энэ цоо шин ажилд очиод байгаа юм байхгүй. Тэр хүүхдийн төлөө үндэсний зөвлөлт яригдж байгаа үед тэр автомашины сонирхол татгууц дугааруудаас олсон дуудлага худалдаанаас олсон орлогыг жил бүр хүүхдийн төлөө сан төвлөрүүлдэн шүү дээ. 24 онд хэд төвлөрсөн? Одоо тэрийг яг тоогоор нь хэлээрэй. 25 онд хэд төвлөрсөн? Тэгээ тэрийг тоогоор нь хэл. За 24 онд хэд байлаа?
гэдгээр их тоогоор нь сүүлийн байдлаар хэлмээр байна. Тэр цаашдаа бол хүүхэд хамгааллын асуудлыг би онцгойлон анхаарна. Их хурлын дарга багтаа хэлсэн. Тийм учраас хүүхэд хамгаалал дээр бол онцгойлон анхаарч ажиллана. Одоо бүгдээр нэг эмх замбараатай явна. 5 дугаар сарын 1-нд төсвийн хүрээ өргөн мэдвэл. Төсвийн хүрээ. Тэгжиж жилийн төлөвлөгөө чинь түүнтэй уялдана. Тэгжиж эх оны төсвөө өргөн мэдвэл. Төсөвлөлт гэдэг зүйл чинь системтэй явах хэрэгтэй. Тийм учраас ингэж одоо явнаа. Тэрнээс биш одоо надад бол амархан байна л да. Би одоо нэг өчигдөр 12-гээ томилогдсон. Тэгээ одоо шүн суугаад нэг 5 яамыг нийлүүлчихье, хэдэн агентлагийг нийлүүлчихье гэж нэг өөрөө шивж байгаа оруулж ирвэл энэний ард хэн хэлмэгдэх вэ? Зөвхөн нөгөө төрийн албан агч нарыг л хэлмэгдүүлэх гэдэг байхгүй. Тэгээд төсвийн тодтгол гээд энд сар хилцсэн. Тэгээд төсвийн тодтгол гээд сар хилцээ байж идэл 5 дугаар сарын 31-нд нөгөө тендерүүд чинь зарлагдаг бол татагч чинь. Тэгээ араас нь 6 дугаар сарын гүйцэтгэлээр яаж гарахыг мэдэхгүй шүү дээ. Биднээс ч зөвхөн хамааралтай биш болчиход байна. Энэ түүхий бүтээгдэхүүний чинь үн хэлбэлцэж байна. Дээрээс нь над газрын төсний бүтээгдэхүүний чинь үн өсчгөр нөхцөлөд л юм хүндрэлтэй байгаа учраас гүйцэтгэл ямар байх вэ? Орлого яг тасрах уугүй юу? Яг өнөөдрийн байдлаар бол төсөв тодтох одоо нөхцөл шаардлага үүсэх байна. Гэхдээ 6 дугаар сард юу болохыг мэдэхгүй. Тэгээ одоо сар болгон тодтгол хийдэг болох уу гэдэг. Тэгэхээр хурдан хугацаанд ажилдаа орох гэхээр өчигдөр бол ерөнхий сайдаар томилогдсон. Өнөөдөр бол надад яг одоогийн байдлаар бол сайд байхгүй шүү дээ. Одоо ганцаараа ажиллаа хийж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ бас энэ гүйцэтгэлээ энэ төрийн албан агч нараас асуугаад тэгээ цаашдаа би анхаарад явъя. Тэгээ өөрийнхөө жилийн За. Төрийн нарийн бичгийн дарга 4 номер. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам төрийн нарийн бичгийн дарга мөнхцөл ариун зай гишүүний асуултанд хариулъя. За анх хүүхдийн төлөө санг иргэд олонний аж ахуйн нэгж байгууллагуудын сайн дурын санаачлагын үндсэн дээр байгуулж эхлүүлсэн. За анхны хөрөнгөний үүсвэрт 2 тэрбум 77 сая төгрөгийн хандив цугларсан. За уг хандив бол яг тоо ёсороо хариуцах байгууллагууд нь акт үлдэгдэн 2021 онд хүлээлгэж өгч ингээд аль биесээр сан байгуулагдсан. За өнгөрсөн хугацаанд жил бүр азтай буюу сонирхол татгууз улсын дугаарын борлуулалтын орлогоос төвлөрсөн. За 24 онд гэхэд 10 тэрбум 992 сая төгрөг, 25 он 5.4 тэрбум төгрөг төвлөрсөн, 25 оны эцсийн байдлаар 29.4 тэрбум төгрөг. За хүүхдийн төлөө санд гүйцэтгэлээр байна. За өнгөрсөн хугацаанд 21 оноос хойш 1.8 тэрбум төгрөгийг олон улсын тэмцээн уралдаанд хүүхдүүд амжилт гаргасан хүүхдүүдийн шагнал урамшуулалт олгосон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон улсын тэмцээн уралдаанд орохтой холбогдлолтой зардлыг гаргасан. Бүтээн байгуулалтын шин чанартай хөрөнгө оруулалтын санхүүжилтийг гүйцэтгээгүй харин 25 оны 9-р сарын 1-ний өдөр хуралдсан хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурлаар 7.1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтанд зарцуулахаар шийдвэр гарсан. За энэ бол худалдаа ажиллагаа нь хийгдэж байгаа. За бүтээн байгуулалтын нэг хэсэг нь бол 4.6 тэрбум төгрөгийн хүүхдийн өвчлөлт хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх онцлогоо шинжилгээний эмчилгээнд нэн шаардлагатай тоног хөрөмжийг худалдаа авахд за 2.4 тэрбум төгрөгийг бол олон улсын найрамдал цогцлборын зуны байшингийн хоолны засвар шинжилэл, тоног хөрөмжийн шинжилэл, задгаа талбай, хөл бөмбөгийн задгаа талбайн засвар шинжилэл зарцуулахаар ингэж төсвөнд батлагдаад худалдаа авах ажиллагаа нь хийгдээд дуусж байна. Ингээд он дамжиж хэрэгжих арга хэмжээ байгаа. 26 онд 14 тэрбум зарцуулагдахаар төлөвлөгөөтэй ажиллаж байна. За 4-р сарын 1-ний дотор аймаг орон нутгаас ирсэн хүүхдийн төлөө сангийн хөрөнгөөр бүтээн байгуулалтын саналыг яам хүлээж авах хуулийн хугацаа, журмын хугацаатай байгаа. За, ариун зай гишүүн тодруулъя.
За ямар ч байсан ингээ хүүхдийн төлөө сан төрийн сангийн дансанд байгаа, олон нийтэд бас нээлттэй шилэн дансан дээр байгаа, 24 тэрбум төгрөгийн одоо үлдэгдэл байгаа гэдг нь бол ингээд албан ёсны их усрээс албан ёсоор хилэгдлээ. За ерөнхий сайдаас би одоо энэ хүүхдийн төлөө санг амьлуулж өгөхийг бас хүсэж байна гэдгийг одоо хэлээ. Тэгээд нэг тодруулах зүйл нь сая та одоо намайг загинчвуу эсвэл өөр хүмүүсийг загинчвуу, энд нэг шуугаад байсан хүмүүсийг загинчвуу. Одоо би одоо хүүхдийн төлөө асуулт асууснараа эргээд нөгөө ус төрчсөн юм шиг нэг тийм сонин зандрахлаар нь одоо бас гайхаад суучихлаа. Тэгээд энийгээ бас тодруулж өгч яг одоо энэ хүүхдийн төлөө ажиллах ёстой энэ ажил маань эмэгтэй гишүүдийн асуудалд ангаараа биш байхгүй да. Тэгээд өнөөдөр энэ тулгамдсан асуудлыг маш сайн анхаарч үзэхгүй бол хүний хөгжлийн асуудал хүртэл эдийн засаг хөгжлийн яамд байгаа шүү дээ. Эдийн засгийн хөгжил биш, эдийн засаг таслалт хөгжлийн яамд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ асуудлыг бас анхаарч үзэхгүй бол ердөөсөө болохгүй гэдгийг л одоо бас дахин одоо За, учирж ирэх хэсэг. За, ариун заяа гишүүн бол хүүхэд хамгаалалт анхаараач гэсэн. Харин би хүүхэд хамгаалалт онцгой анхаарна гэсэн. Тэгэхээр таныг загнана гэж юу ах вэ? Харин та бүхэн санал нэг байна. Зүгээр ер нь чуулганы уралдаан дээр сая чи одоо ингээд тэр хариулт нь хариулахгүйгээд ингээд түрүүн бас мөнхсөйл гишүүн ярьж байхад ингээд их хурлын гишүүд анхаарахгүй болохоор хин хиндээ их төвөгтэй байна л да. Тэм учраас би саналаа хэлээд байна. Ялангуяа сая одоо жишээ нь Авбакир сайд бол өөрийнхөө хийж байсан ажиллаараа гүйцэтгэлийнхаа талаар мэдээллийг өгмөр байдаг. Гэтэл одоо хариулж болохгүй гэдэг ингээд болохоор их нөхцөл байдал өнөөдөр нөгөө гүйцэтгэл хилцэхэд их төвөгтэй шүү дээ. Гэтэл 4 сарын 1 маргааш болчиход байдаг. Тэгэхээр уг нь хариуцчихсэн сайд нар энэ гүйцэтгэлээ өөрсдөө хариулаад явмаар байна. Тэ? Өнгөрсөн хугацаанд хийж исэн ажил нь учраас. Тэгэхээр ариун заяа сайдын хэлсэн би хүүхэд хамгаалалт дээр болоод хүүхдийн төлөө зөвлөлийг амжуулах. За таны ярьж энэ эхлүүлж байсан энэ нөгөө дугаараас олох За, сая гишүүдээс бас гарсан огцорсон сайдын хариултыг сонсохгүйг бас сая үг яриад байна. Яг энэ зүгээр яг үнэн бодитойгоор хариуцлагатайгаар хариулах гэдэг утгаараа бол магадгүй энэ шаардлага бас зүг байж болох юм ба. Тийм болохоор төрийн өмнө үүрэг хүлээсэн төрийн нарийн бичгийн дарга нар хариуцлагатайгаар хариулаад явах нь зүйтэй хаа гэж бодож байна. За. Оцоргийн намын чим гишүүн.